Сүүлийн жилүүдэд Пакистан улс ойрхон орнын геополитикийн асуудалд бүс нутгийн орнуудаас илүү идэх санаачлахад оролцдог болсон. Тухайлбал Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд өнгөрсөн 6 дугаар сард байгуулсан төр эвлэрлэлийн гэрээнд тус улсын зуучлалаар ажил хэрэг болж байсан юм. Гэсэн хэдий ч төр эвлэрлэлийн гэрээний хэрэгжилт бүтлгүүтэй ч талууд дахин дайны нөхцөл байдал шилжсэн цаг үед Пакистаны армийн ерөнхий командлагч Филд маршал Асим Мунир өнөөдөр Тегеранд альчлахаар болжээ. Тэрээр энэхүү альчлалаараа Ираны удирдагчтай Америкийн нэгдсэн улстай байгуулсан төр эвлэрлэлийн гэрээг дахин байгуулах асуудлыг хөндөж ярих төлөвтэй байна. Мөн Исламын сүннит урсгалын хүн ам зөнхөлдөг Пакистан, Турк, Сауди Араб нь батлан хамгаалах салбарт хамтран ажиллахаар саяхан гэрээ байгуулсан нь шиит урсгалын Ираныг түгшээгээд байгаамаа. Энэ асуудалч Иран ба Пакистаны удирдагчдын ярианы гол сэдвүүдийн нэг байх төлөвтэй. Энэхүү альчлал нь мөн Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бессентийн зүгээс Ираны эсрэг түүхэндх хамгийн хатуу хориг арга хэмжээг дэлгэрэнгүй танилцуулахаар төлөвлөж буй цаг үетэй давхцаж байна. Ерөнхийлөгч Трамп Иранд ямар нэгэн байдлаар тусламж дэмжлэг үзүүлсэн ямар ч улс оронд эдийн засгийн хатуу хариуцлага тооцоогоо анхааруулад байгаа. Ялангуяа Ираны нийт газрын тосны 80 гаруй хувийг худалдаа авдаг бүгд найрамдах Хятад ард улсыг Вашингтонтой хамтран ажиллахыг шаардаж байгаа. Тэр байтугай холбоотон гэж болох үс Оман улсыг Америкийн нэгдсэн улсын мэдлээс гадуур хилцээ хийлээ гэж буруутхан бөмбөгтөхөөр сүрдүүлсэн нь саяхан. Харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Америкийн нэгдсэн улсын шинэ хоригийн сүрдүүлгийг зөвхөнгөө барсан үйлдэл хэмээн тодорхойлж энэхүү арга хэмжээнд Тегераныг ялах боломжгүй гэдгийг мэдгдлээ. Тэрээр Америкийн нэгдсэн улс цэргийн ажиллагаанаас урьдын улиг болсон эдийн засгийн хориг арга хэмжээ рүү эргэн шилжсэн нь үр дүнд хүрэхгүй гэдгийг онцолж Вашингтон Ирантай хүндэтгэлтэй харьцаж шударга бөгөөд нэр төртөө шийдэлд хүрэх ёстойг сануулсан байна. Мөргөлдөө эхэлснээс хойш бараг 6 сарын хугацаанд Иран улс Ормузын хоолой дох газрын тус тээвэрлэгч усан онгоцуудыг хааж далайн тээврийг үндсэндээ зогсонгүй байдалд оруулснараа дэлхийн газрын тусны үн өсгөд нөлөөлөд байгаа билээ. Гэсэн хэдий ч Багдадын удаа дараагийн хүсэлтийн дагуу Ираны тал Иракийн зарим газрын тус тээвэрлэгч усан онгоцыг тус стратеги хоолоогоор дамжин өнгөрөхийг зөвшөөрч эхэлжээ. Ормузын хоолойн хямралд хамгийн их өртөж буй Ирак улс өмнө нь өдөрт 4 сая баррел газрын тус олборлдог байсан. Иран Америкийн нэгдсэн улсын дайны нөхцөл байдал ойрын хугацаанд эцлэх төлөвгүй байгаа тул Ирак улс экспортын гарцаа өргөжүүлэх үүднээс Туркийн Жайхан бомбт, Сирийн Бениас болон Йорданы Акаба бомбуудыг ашиглахаар ажиллаж байна.